Сайн мэцхан үзэгчдээ шинэхэн бичлэгээр уулзж байгаадаа баяртай байна. Өнөөдөр миний үзэж байсан шилдэг 10 анимны талаарх бичлэг хий гэж бодлоо. Тэгээд 1-ээс 10 хүртэл чагсаасан бөгөөд муугасаа сайн л явсан. Тэгээд зөвхөн миний бодол болохоор хейтлээд байхгүй гоё чийл бүгдээрээ бичлэгээ үзцгээе. За нэг зүйл нэмж хэлье. Ерөөсөө энэ одоо 10 аниг зориулж текст нэтер бичээгүй. Зөвхөн 1-ээс 10 хүртэл нэрүүдийн жагсааж бичээд одоо бусдын зүгээр шууд өөр ингэ ярьсан болохоор сул өгнүүд аягүй их орсон байж магадгүй. Гэхдээ албаны байснаас илүү чөлөөтэй бай гэж бодоод энэ бичлэгээ зөвхөн энэ бичлэгээ ингэж хийж байгаа шүү. За би 10 дугаар байранд Kids on the Slope-ыг оруулсан. 2012 онд гарч ирсэн. Нийт 12 ангитай гарч ирсэн баха. Тэгээд 19-р зууны сүүл үе 20-р зууны их аваар гарч ирж байсан хөгжмийн урсгал болох жаз гэж зурцлыг энэхүү аниунаас маш тодор харж болдог. Тэгээд анги болгоно гайхалтай хөгжим болоо аялгаугаар бүтээгдсэн юм шиг мэдрэмж авдаг. Би хувьдаа бас авч ирсэн. За давчхан үйл явдал нь гэвэл гэр бүлийнхээ асуудлаас болж өөр тосгонд нүүж ирэх Кавра гэх залуугийн талаар өрнөдөг. Тэгээд аниме болгон дээр нэг жоохон танхаад байгаад байдаг шүү дээ. Тэдний нэг болох Сентер гэх залуутай танилцаад үйл явдал нь илүү сонирхолтой болж эхэлдэг. Тэгээд Кавра төгөлдрөөр харин Сентер бөмбөр тоглодог. Тэр тосгондоо пенсны дэлгүүр байдаг. Тэгээд тэр пенсны дэлгүүрийн эзний охинтой нь одоо танилцж дэлгүүрийн хонголтод хамтдаа жаз тоглож өнгөрөөдөг. Ер нь бол хөгжил сонирхолтой болгосон аниме гэж хэлж болно. Зарим ангиндар нь хитрхи бүүдгэр болохоор сэтгэл санаа унсан үедээ үзэхэд шууд л дипрээд гүнзгий бодолд оруулдаг. Гэхдээ ер нь хаяаш их гоё байдаг. Нэг жоохон хэцүү үед энэхүү анимыг жоохон үзчихсэн болохоор надтай нэг амар чухал холбоотой юм шиг санагддаг. Энэхүү анимыг үзээрэй гэж санал болгож байна. Үзээгүй хүмүүс нь үзээрэй. Харин үзсэн хүмүүс нь дахиад эсрэгээгээд үзэхэд буруудахгүй хаа. Та өөрийгөө хэр кул гэж боддог вэ? Гэхдээ ямар ч гэсэн Сакамотог дийлэхгүй байх. Тэгэхэд за ямар ч гэсэн 9-р байранд Сакамото Tezuka гэдэг анимыг оруулсан. 2016 онд гарч ирсэн энэхүү анime. Ямар ч нөхцлөөс өөрийгөө кул аргаар хэрхэн мултарч чаддаг болох аниме. Тэгээд Сакамото гэх алхам сургуулийн сурагчийн үйлдэл яриа хөдөлгөөн харц тэгээ юу гэдэг бүх юм амар кул. Зарим хүмүүс нь хитрхи кул байснаас нь болоод хорлох гэж оролцсон ч тэр нь ерөөсөө бүтдэггүй. Яагаад гэвэл дэлхийн хамгийн кул залуу болохоор юу гэж л тэднэрт амар хорлуулах уу? Кул аргаараа л мултарчдаг. Тэр нь та нар бодоод үзэхэд шуургатай үед зонтгоор нисэж муурыг авардаг. Ангид зөвгөө ороод ирсэн байхад зөвгөөдөө ороход болдог хүн л та нар сонсож байгаа байх. Бодоод үзэхэд л кул сонсож байгаа сте. За би 8 дугаар байранд Vinland Saga-г оруулсан. 2019 онд 24 ангитаар гарч ирсэн. Зураглал үйл явдал нь үнэндээ л next level. Миний хувьд л хамгийн ингээд солиотой үйл явдалтай аниме гэж хэлж болно. Яг дайн тулааны үеийн аниме. Нөгөө нэг Viking гэдэг ав гэдэг нь штэ тултахаас өөр юм мэдтгүү. Тэдний хамгийн хүчтэй баатар болох одоо Thors гэх залуу одоо хитрхи ингээ хүү алснаасаа болоод ингээд уйдсан. Эсвэл одоо ингээд нүглээ намжлахын тулд энгийн үнээр амьдрахаар шийдээд одоо нэг арал дээр ихнэр хүүхдтэй болоод амьдарч байсан. Тэгээ юу гэж л одоо Викингчүүд тэрийг зүгээр явуулах хөлсний алуурчаа хөлсөлтөд одоо Thors руу явуулдаг. Дайчин Thors-ыг одоо хүүгийнх нь нүдэн дээр алдаг. Тэгээд Thors-ийн хүүн Thorfinn гэдэг одоо эцгийн хүшээг авахын тулд эцгийг нь алсан хүнийхээ өөлөгт ингээд асар их сонз ингээ үзий адалтыг тийм баг насны ингээ дайны талбарт өрнөдөг. Ер нь тааварлал шиг төгсгөлтэй дасан сэтгэлийг одоо юугаар ч орлож болохгүй гэдгийг энэхүү анимаас би амар сайн ойлгосон. За би 7 дугаар байранд 2010 онд гарч ирсэн Shiki гэдэг анимыг оруулсан. Би л амар олон ингээ сонирхчтой Dracula-тай кино үзчихсэн, анимаас үзчихсэн. Гэхдээ анимийн түүх, киноны түүхэнд хамгийн сулд ороод сонирхчтой одоо бүтээл гэж хэлж болно. Учир нь нэг юм дээр амар мэддэг байхгүй юу? Ингээд амар сүртэй ингээд засаах шиг гараал ирсэн чинь хүрцтэй ингээд залуу зүгээр ингээд толгойлоо ингээд зогсон чинь шууд ухаалт авчдаг тэр сорогч нь. Гэтэ ганц таалагдсан зүйл нь гэвэл зохиол нь айгүй хөөрхөн зохиолтой. Хүмүүс сул доороо харагддагч нийлж чадвал ямар хүчрхэг болохыг харуулж өгсөн. Тэгээд зүрх сэтгэлгүй аратан болсон гэж бодож байсан тэр зүйл нь яг үүндээ уйлж байхыг хараад миний сэтгэлээ амар эмзэглсэн. Тэгээд бас энэ дэлхий дээр хамгийн аимшигтай аратан бол одоо хүмүүс гэдгийг угаасаа аниме болгон дээр баг хардаг. Гэхдээ энэхүү аним дээр би бүр амар тодор харж ирсэн. Тэгээд давчхан үйл явдал нь гэвэл хөдөө тосгонд төрнө. Тэгээд тэр тосгонд амьдрахыг үзий яддаг Megumi гэх одоо охин орс ураггүй алга болно. Алга болохоос өмнө тэр тосгоны харшид учир бүтээл гэр бүл нүүрж ирснээр одоо бүх зүйл эхэлдэг. Ер нь л амар гоё. Бас гоё ч хин хаашаа жоохон дарк бүтээл. Гэхдээ ер нь гоё. За би 6 дугаар байранд Haikyuu гэдэг аниме оруулсан.
Спортын аниме дотор хамгийн шилтгэн гэж хэлэхэд буруудахгүй байх. Эсээс их тусам дүрслэл, саунд эффектийн тал дээр бол илүү бүр ингээд next level болж чадж байгаа аниме. Волейболын ямар сонирхолтой хүн хайку үзэж дуусгаад шууд л шинэ волейболын бөмбөг аваад тогломоор санагтал авдаг тасархай аниме. Айгүй хуран зориг өгдөг. Залуучуудыг зөв зүйл рүү уриалж чадах бүтээл болсон юм шиг санагдсан. Очихын үйл явдал нь гэвэл Хината гэх одоо жижигхэн нуруу нантай хүүхэд байсан ч одоо бяцхан авраг гэх 170 см өндөртэй тоглогч өөрөөс нь хэдэн толгой өндөр хүмүүстэй тоглож ялж байгааг одоо тэмцээнийг зургатаар үзээд тэгэд бяцхан авраг шиг болохыг хүсдэг. Мэдээж Тэтэнгүү хаан гэж дуудагддаг тоглогч болох Кагемэтэй нэг сургууль болж таарна. Дунд сургуультай энэ хоёр тэмцээнд хүч үзэж байсан ч Тэтэнгүү хаан Хинатаг бутнаар ирсэн. Гэхдээ одоо бол тэр хоёр нэг баг. Тэр хоёр нэг хүсэл тэмүүлэлтэд хөтлөгдөж волейболын замдлаа эхлүүлэх болно. Миний яа харахгүй топ 5 аниме дотор оруулах аниме. Энэ анимийн гол дүр шиг би ч гэсэн төвс ертөнцийг бүтээгээ үздэг. 2017 онд гараад одоо хүртэл гарч байгаа аниме. Миний мэдих хамгийн тэнэг хичлэл бол үхээд үзээрэй. Үхэл алан шүү гэдэг хичлэл. Хичлэл гэхэд хэцүүч аюу хөөрхөн. Очихын үйл явдал нь гэвэл хүн болгон шид хэрэглэж чаддаг энэ аниме дээр харин ганцхан хүн хэрэглэж чадахгүй. Тэр бол мэдээж гол дүрийн хүүхэд болох Аста гэдэг сүмийн хүүхэд. Дэлхийд дээрх хамгийн том цол хэрэгэн болох шидний амлах хүсэл тэмүүлэлтэй ядж байхад ямар шийдвэр хүртлээ. Гэхдээ энгийн хүний хийж чадхааргүй хүнд хэцүү бэлтгэлийн ачаар төгс биетэй болдог. Тэгээд ладл явдал эхэлнэ. Ер нь гоё аниме. Энэ анимег үзээд шууд л шоконд орсон. Тэр зураглал хүмүүсийн сэтгэл хөдлөлийг амар гаргаж өгсөн аниме. Нэгд оруулмаар байгаа ч үлдсэн 3 миний сэтгэлд илүү тод үлдсэн болохоор л одоо 4-д оруулсан байх. Гэхдээ нэг хэсэгтээ бид нэр иймэрхүү гайхалтай хөтөл үзэхгүй байх. Төхөж очих аниме бол Japanese English шиг санагдсан. Devilman Crybaby-гээс харж болох бас нэгэн сонирхолтой зүйл бол freestyle rap-ийг энэхүү аниме дээрээс тод томруунаар харж болно. Улсад болж өгөхгүй байгаа бүхнийг рэп хөгжмөөр дамжуулж гаргадаг. Төсөөлөгөө төгсгөл. Бас зүгээр л чиний толгой 360 градус зэргүүлэхээр аниме. Муу дүр байхгүй, өчтгөр сахиулсан нэрийг сайн эсвэл муу гэж ялгаагүй. Зүгээр л үзэж байгаа тухайн хүний developer ойлгохоор гаргаж өгсөн. Би л энэ анимег үзээд 7 хоног нойр дотол явсан. За тэгээд өөртөө хайжлаад үзцгээгээрээ үндэл тасархай аниме шүү. 1988 онд гарч байсан Akira гэх аниме бол жинхэнэ уран зөгнөл бас цархаарч наадах аниме. Хамгийн гол нь 1988 онд гарсан нь маш чухал. Миний бодлоор л тухайн онд хитрхи гоёцсон юм шиг санагдсан. Магадгүй 2008 онд гарсан бол энэхүү анимег хүн болгоо ойлгох байсан байх. Төрийн буруутай үйл ажиллагаа гэмт хэрэг хүний хүнлэх шинж чанар алдагдсан болохыг маш ойлгомжтойгоор гаргаж ирдэг. Akira үзээд маш олон хүмүүс өөрчлөгдсөн байх. Би заавал үзүүлэх гэж байгаа анимуудын очихын үйл явдлыг нь ярихгүй байгаа шүү. Яагаад гэвэл та нарыг заавал үзээсэй хэмээн бодож байгаа болохоор. Тэрэнд одоо Devilman Crybaby, Akira, Japanese English гэх анимнууд орно. Угаасаа дээднүүд орохгүй бол алц болох байлгүй. Next level anime гэхээс өөр үндэл хэлэх зүйл алга. Миний амьдралын шилдэг 10 аниме гэсэн болохоор зөвхөн миний үнэлэмжээр ингэж гарч ирж байгаа шүү. Дуртай аниме чи 10 байж магадгүй. Гэхдээ хүн болгоо адилхан байх албагүй болохоор чи дуртай аниме ч гэсэн энэ хүч саланд ороогүй байж магадгүй. Надад бол хамгийн их таалагдсан аниме бол Hunter x Hunter. Нэг үзээд л авч жижиг деталуудыг нь анзаараагүй үлдээсэн. Үзээд дуусахад зүгээр л нэг хүүхдийн аниме шиг санагдах байх. Гэхдээ яг үүндээ та нар 30%-ийг л ойлгосон гэсэн үг. Хүмүүсийн хэлж байгаа ишлэл, үйл хөдлөл, сэтгцийн өвчин, химээрээ шоргоолц, цусан улаанууд бол зүгээр л маш хүнзгий утга учиртай. Ойлгоход бэлэг бүтээлүүдийн нэг.